За сайн байцгаана уу. За өмнөх бичлэгээр би тухайн яг өөрийн байгаа байршлаа хэрхэн тодорхойлох вэ, бусдад хэрхэн хуваалцах вэ тухай ярьж гисэн. Өнөөдөр тэр тодорхойлсон цэгэр нь бусад хүмүүс хэрхэн хүрэх вэ гэх юм уу? Эсвэл одоо зүгээр ер нь одоо заавал энэ амрагч биш шүү дээ. Ерөөсөө л одоо энэ замын хүмүүс юм очих газрынхаа координатыг мэдж явах юм бол тэр лүү энэ Maps.me гэж энэ интернетгүй орчинд ажилладаг энэ одоо замлын энэ замыг заадаг энэ GPS-ний аппликейшн байна шүү дээ, утасны. Энэгээр хэрхэн одоо тэрсгээ олж очих вэ гэдгийг би одоо заадаг. За тэгээд эхлээд энэ route гэдэг. Энэ ч одоо замнал маршрут гэсэн үг. За энэ дээр дарчих. За энэ дээр дараад ихээр энэ route гэдэг доотлолт нь my location гэж байна тийм ээ. За энэ бол одоо таны өөрийн ч одоо одоогийн байдал байгаа шиг энэ хөгтгөн хөгцөг байна. За та одоо хааш биш л шүү дээ. Дархан сэлэнгэд ховдод баян үлгээр увсад 70 одоо мандлагын одоо ер нь тийм ээ. Суманд хэнтийн биндрээс хаач байсан гэсэн байгаа зэгч юм гэсэн үг. За тэгээ одоо хайчих вэ түү гэж тийм ээ. Хаа өрхөн вэ гэж асууж шүү дээ тийм ээ. Хэдүүлээ ингээ энэ Монгол орны газар зүйн төв зэг гэдэг энэ Профессор Шавдар багшийн тодорхойлсон нэг тийм цэг байдаг. Тэр сайхан гоё суурга байгаа. Урангай аймгийн бүрд сумд байдаг. Тэр лөө явъя гэж нэг зүгээр жишээ авъя л да. Яг би газар зүйн учраас бас энэ дээрээ жоохон юу өгч анхаарал өгч. За тэгэхээр тэр төв зэгийнхаа координатыг одоо энд оруулна. 46 86 450 юм байна. 86 450-аач. За 46 86 450 гэдэг энийг шалгаад таслал өгч нэг зай авчих. За одоо өргөрг нь 103 цэг 82 988 юм байна. 82 988. За ингээд координатыг хийчлээ шүү. Энд бол таслал өгснөөс анхаараарай. За энэ дээд талд нөгөө саяын тооцсон шүү дээ. Таслалгүй болоод хайлтын тэмдэгний ард гараад ирсэн байгаа. Энэ дээр тавшаад нэг тавшиж. За нөгөө тооцсон сая чинь доош энд буугаад ирлээ. Тийм ээ. Энд буугаад ирсний дараа шууд нөгөө маршрут чи гараад ирлээ. Өөр хоёр маршрут байна шүү. Энэ урдуур нэг явдаг юм байна. Хойгоор бас явдаг юм байна. Имэйлтээр юугаар хүлээн чад бас нэг жоохон тийм маршрут. За энэ хойдлын маршрут нь бол тодор хөхөр гараад ирсэн байгаа юм байна. 367 км-ийн зайтай байдаг юм биш Улаанбаатараас. Тэр Монгол орны газрын зурган дээр ингэж харагдчих. За ингээл одоо энэ замаар явна гэсэн үг. Одоо бол хөдлөөгүй шүү дээ тийм ээ. Хэрвээ одоо машинтайгаа одоо яг одоо асаад хөдөлж байгаа бол машин энийгээ хийгээл тэгэл энэ старт тавьчих дарчих. За ингээл одоо хөдлөндөө машинтайгаа тэгэл энэ замаа дагаал дахиад 367 км яваал. Өөр хангаан бүр дарах нь шүү дээ нөгөө төв зэг рүү тийм ээ. Энэ нэг юу байгаа шүү дээ. Луужин байгаа. Компас. Энэ дээр нэг дарчих. За ингэхээр одоо яах вэ? Хой зүг зургийн дээд тал чи хой зүгийг заагаад эхэлнэ. Энэ ерөөсө газрын зургийн газрын зурагч ер нь дэлхийн нийтээр өөрийн хилтэй байдаг юм шүү. Тийм болохоор энэ хой ер нь бол бүх зургийн дээд тал хой зүгийг зааж идэг гэсэн тийм хуультай. Бүр тийм дөрөнтэй. Тийм учраас амар байдаг. Хэрвээ хой зүгийг ер нь хой зүгийг заасан байх шиг тэр хой зүгийн тэмдэг заавал тавьдаг. Хэрвээ хой зүгийг өөр тийш нь жоохон хазайлгаад яаж хийж боломжтой газар. Гэхдээ тэр зүг рүүгээ хой зүгээ заавал харуулж явах хэрэгтэй. Тэгвэл одоо хүмүүс орон зайн баримжааг зөв авдаг гэж ойлгох хэрэгтэй. За одоо тэгээ энэ ингэчээр одоо бид нар бол Монгол улсын дээр нийслэлээс гардаг хаад
тэгээ одоо 367 км яваад тэр төвсөг дээр өөрөнгөө бүдэл очих гэдэг ингээд бэлэн болжээ. За тэгээд одоо энэ маршрут хэрэггүй болох юм болоо шүү дээ. Энэ нэг дээшээ харсан сум дээр дарахаар стоп гэсэн биш гараад байна. Ийшээ явах боллоо эсвэл бэлээ гэх юм бол тэгээд ингээд энийг удраачих. Тэгээ энэ одоо энэ ийм маягаар очих газар очно. За тэгээ энэ замдаа сайн явцгаарай. Аюулгүй басалгүй газараа сайхан болоод хурж очиод сэрсэн хэрэгээ үтээцгээгээрэй. Баярлалаа. Анхаарал тавьсан баярлалаа.